And then a body scan, like to relax and allow ourselves to be still as much as possible. And then we do stabilizing meditation in the first practice, which is the purpose is to help us to develop mindfulness and concentration. We take a short break, and then we do usually an analytical or a visualization meditation. So that's the shape of this evening's class. Хийхдээ яаж суул зөв суулт болдгийм бэ гэдэг удаан хөдлөхгүй сууж чаддсан бэ гэд тэр судлаар бүгдээрээ бие эзэлж суучгаад тэгээд энэ бясалгалын хичээл дээр хоёр бясалгал хийдэг. Эхний хэсэг нь болохоор агуулган бясалгах гэж хэлдэг тийм ээ. Сэтгэлээ тогтоох. Дараагийнх нь болохоор ажиглан шинжлэх юм уу? Юмыг ургуулж төсөөлж одоо бясалгах ийм хоёр бясалгал хийдэг. Okay, so I gather everybody's comfortable on the floor, but if you're not, if you need to take a chair, please feel free to do so if it becomes very difficult for you to sit on the floor. Газар удаан завил сууж чаддгүй хөлгаар өвддөг хүмүүс бол хойно сандал дээр сууж болно шүү дээ. Судлахгүй те. Заавал хүчлээд газар суугаад ах хэрэггүй те. So there are many different aspects to the meditation posture. Or actually to the meditation practice, but the posture is something that's very important to settle in the beginning to establish a good habit. And the most important part actually is to have your spine upright. Some people sit really sort of stiff and then after a while your back begins to ache. So just allow your spine, I think it's like lifting upwards, but not in a tense way. Then you can check that by letting your shoulders drop away from your ears. So maybe we start with that. Бясалгалын суудал гэдэг нэг юм байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бие яаж одоо зөв суух вэ гэдгийг анханаас нь сурчхуулах өөр твтэйхэн байдгаа гэж тий. Тийм учраас хамгийн гол энэ суудлын гол зүйл нь бол нуруу цэх шулуун байх тий. Нуруугаа цэхлээрээ гэж хэлэхлээр ингээд бүр твхэтэл чангалаад мөрөө ингээд өргөчөөд байдаг тий. Тэр бол буруу юм аа гэж тий. Тэгэхээр нурууныхаа үеинүүдийг доороос нэхлээд дээш нь сайхан цэхлээд тэгээд мөрөө сул тавина тий. Тэрийг сайхан анзаараа. And then in most cases, it's really good for us to have one or two or more cushions underneath us. It actually helps to tip the hips and the pelvis a little forward, and then this makes it easier to hold your back upright. If you're sitting right down, there's tendency for the lower back to round. За удаан ингээд мөрөө чангалах юм бол ядраад явандаа ингээд сулраад ирнэ шүү дээ тий. Суудал энэ доор сууд тавьж байгаа бид нар юм суудал тавиад байгаа шүү дээ. Энэний өндөр их чухлаа гэж тий. Өндрөө тааруулаад чадах юм бол бид нэр удаан суух тайлбар байдаг тий. Энэ жоохон өндөрлөөд ингээд тохирчих юм бол нуруугаа цэглэхэд хялбар болох юм тий. Үгүй бол ингээ газар шууд суучихлаар суудлын өндөр нь намдчих юм бол энэ ууцаараа жоохон ингээ хотоохгүй тий. Тэгшлэхгүй тэгээд. Okay, and then the arms, we can curve them a little bit out from the body, and this allows the air to circulate around us, which helps to support mental alertness, particularly at the end of the day or if we're feeling tired in a session. It's very easy just to relax and go to sleep, so we want to stay mentally alert. This is one thing that helps us. За гараа тоогоороо баг зэрэг нуглаа тэгээ биедээ наалгүйгээр зайтай биенээсээ зайтай дугууруулаад тавьдаг те ялангуяа ядарсан үед бол бие ингээ бүгдээ наагаад ингээ чангалчих юм бол бид нар амархан ядраад унтаад өгдөг ч юм уу те бид нар орой бясалгахын тулд бол агаар биеийн эргэн тойрон сайхан чөлөөтэй эргэлдэж яхаар тэгж бариарай. And then the traditional hand posture is to place the right hand on top of the left, just softly join the thumbs and let the back of the hands rest in your lap. If that's not comfortable for you, you can place your palms just above your knees, having the arms out from the body. За уламжлалт бясалгалын одоо судал бол хоёр гарынхаа алгыг дэш нь харуулад зүүн гар дээр баруунаа тавиад эрхий хуруугаа зөөлөн хөрөлцүүлээд гараа өр дээрээ сул тавьдаг тий. За ингэж суухад өөрт эвгүй байх юм бол зөвхөн хоёр гарынхаа алгыг доош нь харуулад өвдөг дээрээ тавиад тий. Хоогоо бас чөлөөтэй сул биенээсээ зайтай ингээд тавьж бас болно. And then the head's important. As the head's sort of stretching back, then we tend to get a lot of tension in the neck and a lot more scattering of thought.
And if the head's dropping forward, of course, we're cutting the circulation, very easy to become dull and sleepy. So we want the crown to be sitting just directly above the spine, and then to pull the chin a little bit in towards your throat. So you feel the back of your neck opening. За толгоогоо яаж байрлуулах нь бас их чухал тийм ээ. Хэрвээ ингээ хит ингээ гэдийгээ суучих юм бол олон бодол санаа орж ирээд сэтгэл ерөөсө тогтож өгөхгүй шүү дээ тийм. Бүр ингээ тонгоочих юм бол энэ оо гүөхстэй гүйдлүүд тасалтаад сэтгэл бас тогтож өгөхгүй байна. Бидний энэ толгоон орой энэ юутай нэг шугамд байхаар нурууны үеинүүдтэй тийм нэг шугамд дээр нь байхаар буюу эрүүгээ баг зэрэг өвчр рүүгээ ойртуулад шилэн хүзүүгээ сунгаж сунаа гэдэг. And then it's good if you can just partially close your eyes. So having some light entering at the eyes helps to support mental alertness. Нүдээ тас анилгүйгээр нүдний завхны завсраар гэрэл орж байхаар хагас санаж суул сайн гэж хэлдэг тийм. Тэгэхээр гэрэл орж явах юм бол бидний сэтгэл санаа сэргийг байна гэсэн үг. And letting your jaw relax, check that you're not clenching your teeth together. You can rest the tip of the tongue behind the upper front teeth if that's comfortable for you to do so. Эрүүгээ суллаараа хоёр эрүүгээ тас одоо чангалчаад бариад аж болохгүй нэ тийм ээ сул тавих нь. За тэгээд өөр твтэйхэн байх юм бол хилний үзүүрийг дээд тагнааны урд дээд шүдний ард нааж болно гэх. Okay, so then we'll do what's called a body scan. This requires us to bring our attention to the crown, and we're going to slowly sweep it through the body. And as we're doing that, we're focusing on letting go of unnecessary tension and also any feelings of restlessness, just allowing them to dissolve away into space. За ингээд ихэнд нь бие толгоон оройгоос эхлээд нэг гүйлгэж анзаарах чанга сулыг нь тохируулах нэг юм тасгал хийнэ гэж тэ. Тэгэхээр толгоон оройгоос эхлээд бие анзаарч явахдаа тухайн тэр биеийн хэсгээ чангарч барьсан байна уу гэдгийг ажиглаад суллаад явах нь. So with our attention at the crown, we now allow it to sweep down through the sides, down through the back of the head, and also down through the face. Толгой оройгоос эхлээд толгой хоёр хажуу ар дагц нүрээ анзаарч дээрээс нь суллаа. So the face is a good area to focus on because we have many small muscles, and as we allow them to relax, the face begins to feel soft, it also appears more peaceful. Нүүрэнд олон жижиг булчин байдаг учраас нүүр суларч гинөө гэж анзаарахад илүү хялбар байдаг тийм. Тэгэхээр нүүрний булчингууд сулраад ирэхлээр нэг одоо өөрийнхөө царайг толон тарах юм бол их сайхан амарчсан тайван харагдах мэт санагдана өөртөө тийм. And experiencing peacefulness in the face actually has a beneficial effect on the whole body and begins to have a positive effect on our mind. За нүүрний булчингууд сулраад нүүр царай нэг тайвшраад ирэхлээр энэ бидний бүхий л биед нөлөөлдгөө гэж тийм бүхий л бие бас тайвшраад сэтгэл санаа ч гэсэн тайван байгаа санагд. And now we allow our attention together with this peaceful feeling to flow down through the neck, throat and into our shoulders. Одоо толгоноос доошоо хүзүү, хоол, мөрөө анзаараад суллаарай. And then to flow from the shoulders through the arms into the hands, thumbs and fingers. Хоёр мөрийг доошоо хоёр гараа дагуулад гарын хахрууны үзүүрийг хүртэл анзаараад суллаа. Then our attention and peacefulness return to the shoulders and now move down through the trunk of the body, scanning like an X-ray. So down through the front, the sides and the back and all of the internal organs and systems and parts.
буцаад мөрнөөсөө их бие одоо дээрээс нь доош нь анзаарч чанга сулыг нь тохируулнаа гэж тий. Тэгэхээр нэг рентген биеэр ингээд цацраг явж байгаа юм шиг бодох нь шүү дээ. Биеийн өмнө ар нуруу дотоод идэрхтэн их биеийн хоёр хажуу бүгдээрээ ингээд анхаарал ажиглаад үзэхлээр суларч амарч байна гэж. And as we reach into the lower part of the trunk, pay attention to the connection of the buttocks to the surface, the cushion, the mat beneath us, and feel that we're connecting to the earth. This helps us to be very grounded and present. За ингээд анхаарал доошлосоор суудалтайгаа хүрэлцэж байгаа биеийн хэсэг буюу өгцгөн дээр ирэхлээр тэр мэдрэмж газарт тулж байгаа суудалтаа тулж байгаа мэдрэмжийг дээр тогтхолоор бид нар нэг тулгууртай, баттай, тий төшигтэй сууж байгаа тэр тэгж санагдана өөртөө. And then finally, our attention and peacefulness flow through our legs, right down into the feet and toes. Одоо хоёр хөлийг дээрээс нь доош нь хөлнийхээ улыг хүртэл анзаараад суллаарай. And hopefully giving us the experience of the posture feeling strong and stable, and you might notice some increasing sense of stillness. Ингээ бүхий л бие ажиглахлаар бие тэр чигээр тогтоод тий хөдөлгөөнгөө тогтун байна гэдгийг тий тэр нэг хөдөлгөөнгөө намжиж тогтож байгаа мэдрэмж бүр улам нэг сайхан өөрт нэмэгдээд хариутаад байгаа мэт санагдах байна. We now turn our attention to our mental posture, which means for the motivation or the intention that we have behind the practice. And this is a very important step and actually determines whether our meditation becomes something meaningful, something that actually creates merit, which can bring happiness for ourselves and others now and in the future. За одоо өөрийн сэтгэлийг ажиглая. Яагаад бясалгал хийх гэж энд ирэх болов гэдэг те. Яагаад бясалгал хийх болов гэдэг тэр өөрийн санаа зорилго юу байна тэрийг ажиглая. Тэгээд түүнийг шаардлагатай бол засъя тийм ээ. Тэгэхээр бидний тэр бясалгал хийхийн ард байгаа бясалгалд хөтөлж байгаа тэр санаа юу байна вэ гэдгээс өнөөдрийн энэ хийж байгаа үйлээс бясалгалаас ямар үр дагавар гарах юм бэ гэдг нь хамаардаг тийм. Тэгэхээр буйны сайхан санаа агуулж хийх юм бол дараа үр дагаварт нь чаргал амгалан гарнаа гэсэн үг байна. So we can start to prepare our motivation by checking what brings us here tonight to meditation. Ингээд юун төрөнд өөрийнхөө энэ дэрхийн санаа зорилго юу байв гэдгээ өөрийн сэтгэлээ эхлээд ажиглая. And then to see if perhaps we could expand our motivation somewhat to think that whatever benefits, whatever it is that we're seeking from the practice ourselves, and to think if I can make improvements, experience benefits, may this also bring to benefit to others that I share my life with. Тэгээд өөрийн санаан дээр нэмээд би бясалгал хийснээр өөрт ямар л ач тус ямар л одоо амар амгалан сайхан үр дагавар гарнав. Тэр одоо бүхнийг бусадтай өөрийнхөө ойр дотны мэддэг бусадтай хуваалцъя гэсэн тий бусдад хүргье бусдад тустай байя гэсэн ийм бодлыг агуулгаар. So then taking a few moments now to generate your motivation, feel that it's coming very sincerely from your heart. За ингээд өөртөө яагаад бясалгал хийж байгаа вэ гэдэг тэр сэтлээ нэг сайхан төрүүлэх нь байна тийм ээ. Засаад баттай нэг сайхан тэрийг бүр нэг чин сэтгэлээсээ бодож төрүүлье.
And then, as I mentioned at the beginning in our first practice, we do what's called a stabilizing meditation. So this is where we choose an object, something to focus upon, and we train our mind to be present to that object, and then we'll find that it'll go away many, many times due to distractions and habits. And each time it goes away, and as soon as we notice it, just note to ourselves distraction, and we bring our attention back to the object. In this case, we're going to focus on breath and counting, or breathing and counting. За эхний бясалгал болохоор тогтож төвлөрөх буюу агуулах бясалгалаа гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ бясалгалаар бид нар юу хийдэг юм бэ гэхээр өөртөө нэг анхаарлаа тогтоож барих орон гэж хэлээд байгаа, объект гэж хэлээд байгаа нэг зүйлийг сонгож аваад тэгээд тэр зүйл дээрээ л өөрийнхөө бүхий л анхаарлыг барьж гин гэсэн үг. Агуулan барьж байна гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө орноосоо тогтож исэн зүйлээсээ өөр юм руу сатараад анхаарал өөр тийшээ явчих нь тэр болгонд буцаагаад залж авчираад нөгөө барьж анхаарлаа барьж авчираад буцаагаад нөгөө орон дээрээ тогтоогоод байна гэсэн үг тий. Агуулад байна гэсэн үг. Тэгэхээр одоо бол бидний бясалгалын орон буюу зоригдлын орон гэж хэлдэг юм да. Тэгээд зоригдлын орон бол бясалгал амьсгал түүнийгээ тоолох хоёр байна гэж. So the technique is to allow yourself to breathe naturally. Bring your attention to the nostrils, and then each in-breath we're going to count. So the first in-breath 1, next out-breath 2, in-breath 3, out-breath 4, and we practice like that up to the count of 10 if we can without losing our focus. За хүнийг орноо өөрийнхөө анхаарлыг хамрынхаа үзүүр дээр авчираад тий хамраар ердийнхөөр амьсгалаад тэгээд амьсгал ороход 1 гэж тоолох нь гарахт нь 2 ахаад ороход нь 3 4 гэд ингэж тоосоор 10 хүртэл амьсгалаа тоолгооч. Тэгэхээр энэ дундуур нь анхаарлаа сарниулалгүйгээр анхаарлаа алдалгүйгээр амьсгал тоо 2 дээр тогтохыг хичээх. So due to distractions, the habit of the mind, you might find it difficult to reach 10. And if you get interrupted along the way, simply go back and start again at in 1, out 2. It's patiently persevering. За бидний анхаарал одоо сэтгэл бол үргэлж иш тийш өсч сарниж байдаг ийм дадалтай тийм ээ. Тэгэхээр ийм юмд бүр дадал болчихсон учраас ингээд амьсгал дээрээ тогтоод амьсгалаа тоолох гэхлээр бас өөр тийшээ сарнаад байна гэж. Тэр болгонд нь сарнсан болгонд нь буцаж авчирнгуудаа нөгөө амьсгалаа эхнээс нь тоолох нь нэгээс эхлээд ахна тийм. Тэгэхээр энийг одоо хэд ч удаа ахин хэлсэн хамаагүй оролдоод төвчээртэйгээр оролдоод байгаарай. And if you do reach 10, then start the next round. We'll practice like that now for a short time. Огт алгасралгүйгээр 10 хүрчих юм бол дахиад эхнээс эхлэх нь.
So now you can let go of the counting. Continue to breathe normally and keeping your attention at the nostrils. Just be aware of the touch of the air as it enters and leaves at the point of the nostrils, which is the top of the upper lip, just in that area. Одоо амьсгалаа тоолохоо зогсооё. Тэгээд ердийн хороо амьсгалангаа хамрын нүхээр орж гарч байгаа агаар хаана хүрэлцэж байна. Хамрын эргэн тойронд, хамрын нүхний доохонтой хаана хүрэлцэж байна. Тэн дээр л анхаарлаа тогтоож барих нь байна. Again, when distractions steal your attention, as soon as you notice, just let it go, come back, focus on the air entering and leaving the nostrils, nothing else. Анхаарал энэ хамрын нүхээр орж гарч байгаа агаараас өөр юм руу татагдаж булаагдаж сарних болгонд нь буцаагаад авчираад энэ хамрынхаа үзүүр дээр орж гарч байгаа амьсгал дээр анхаарлаа тогтоогод байна гэсэн тийм. So now you can relax your attention from focusing on the air entering and leaving at the nostrils. Just take a few moments to note if there are any changes in the physical body or your mind. Did it quieten a little, or is it still very busy? Just note, not with judgment, but just noting. Одоо хамрын үзүүр дээрээс анхаарлаа аваад тэгээд түүний оронд өөрийгөө ажиглын туслахлаг хийсний дараа өөрт юу мэдрэгдэж байна вэ? Тэ сэтгэл санаа жоохон тогтож амирлсан байна уу, үгүй юу гэдгийг ажиглаарай тэ. Тэгээ үүнийг одоо элдвэр сайн муу, сайхан муухай гэх гэж юм биш шүү. Зүгээр л ажиглаарай гэж. And then when you're ready,
Feel free to relax your posture, stretch or change your position if you need to. Just take a break for a couple of minutes. Ингээд одоо бясалгалаа өндөрлөө. Тэгээд би хачилыг гаргаад хөл гараа сунгаад амраарай. So in our second practice, we're going to do what's called analytical meditation, also perhaps involving some visualization, see how it unfolds. But as mind is the actual aspect that we're working with when we practice meditation, it's important to understand what mind is. So in the analytical meditation, I will just offer some points about mind, and then please think about it in relation to your own understanding or with some curiosity, just to check, could it be that way or not? Дараагийн хийх бясалгал бол ажиглах бясалгал тий шинжлэх бясалгалч гэж хэлдэг. Тэгэхээр энэгээр бодлоо ашиглана гэсэн үг шүү дээ тий. Бодох, эргцүүлэх тий ажиглах. Өнөөдрийн ерөн бясалгал бол бид нар сэтгэлтэйгээ хийх ажил шүү дээ. Сэтгэл оюутайгаа хийж байгаа ажил. Тэгэхээр сэтгэл гэж юу юм бэ гэдэг талаар мэдчих нь маш чухал байна гэж. Тийм учраас өнөөдөр сэтгэлийн тухай бясалгая. Тэгээ багш эндээс хэлэн шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ одоо ямар нэгэн өөрийн ойлгох ухаарлалтай бол мэддэг бол тэрнтэйгээ жишж үзэх нь байна. Тийм үү? Эргцүүлж шинжилж үзэх нь байна. Тэр талаар нэг өөрийн одоо сайн мэддэггүй болвол сонирхоод сонсоод үзэж тий. Ийм тийм байдсан болов гэд бодож үзэж болох нь байна. So it's important if we want to practice proper meditation, because many people have many different ideas about what meditation is and what it can do for us. And it's quite a common misconception to think that we're just going to sit there and not have any thought, we're just going to space out, not think about anything. And this is unrealistic. The nature of our mind actually is it's always constantly moving and there's always thought, but we don't always have to be dominated by it. We don't have to be focusing on it. But it's important to have some understanding about what meditation is and what the mind is. Цаг бясалгал гэж юу гэдэг юм бэ гэдгийг тэмээ ялангуяа одоо жинхнэр бясалгана гэж юу гэдэг юм бэ гэдэг ойлгож мэдэх бол мэдэж авах их чухлаа гэж тэгэхгүй бол одоо маш олон төрлийн бясалгал байна. Буруу ойлголтууд эндүрлүүдч бас байна тийм үү? Жишээлбэл бясалгал хийнэ гэдэг бол зүгээр ингээл чимээгүй суугаал тэгэл ямар ч бодол санаа юу ч байхгүй тэгэл ингээд одоо хоосон бол тийм мэдхгүй одоо яа тийм гих мэтэр буруу ойлгодог тийм одоо зүйлсүүд бас байна шүү дээ гэж тий. Гэтэл хүний оюун ухаан сэтгэл гэдэг чинь бодлогүй байнгын хөдөлгөөнд оршдог тий. Байнга өөрчлөгдөж яадаг бодол санаа орж ирэхгүй байх гэж байхгүй шүү дээ тий. Байнга л өчнөө олон юм орж ирж хамгийн гол нь бид нар юу яах вэ гэл тэр орж ирж байгаа бодол санаа болгонд анхаарал тавиад тэрэнд хөтлөгдөд явах юм уу үгүй юу гэдгээ бид нар өөрсдөө сонгож чадах нь байна тийм үү. Тийм эрхийг хүчийг олж авч болох нь байна тий. Okay, so let's go back into meditation and let's explore what is the mind. So please adopt the correct posture, lifting your spine tall and open, and all the other features that you heard at the beginning. За
ингээд дараагийн бясалгалд орё. Тэгэхээр түрүүний биеийн байрлалыг тайлбарлаж ирсэн нэг санаад тэгээд бие сайхан руугаа зэх шулуун суугаарай гэж чангалалгүйгээр тийм ээ. Тэгээд бидний сэтгэл оюун гэдэг чинь юу юм бэ гэдгийг бясалгаж шинжилж үзье. So here in our meditation classes, we're drawing very much from the traditional Buddhist meditations, which have a lineage right back to the Buddha himself. So we can trust the authenticity of the actual techniques and information. Бидний энэ хичээл дээр бид нар бурхны шашны бясалгалыг хийдэг. Бурхны шашнаас их авсан ийм бясалгалыг хийдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхлээр энэ бясалгалын аргыг хаанаас ирсэн, гарч ирсэн юм бэ гэд хөөгөөд урагшаа яваад ах юм бол бурхан багшид тулнаа гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол үр дүнгээ өгсөн жинхэнэ ийм бясалгал байна, бясалгалын арга байна гэсэн үг. So mentioning that, I also want to clarify that one doesn't need to be Buddhist. One doesn't have to become all religious and holy to practice meditation. Anybody can practice meditation, but just that you know where the particular methods or techniques, information is coming from. This is important, transparency. За үүнийг дурдахын учир нь бол бясалгал хийж байгаа хүн заавал бурхны шашинтай байх ёстой гэсэн үг биш шүү гэж. Зүгээр л таны энд хийгээд байгаа сураад байгаа энэ бясалгал чинь юунаас их усүртэй юм бэ гэдгээ ямарваа нэг юмны их усүрийг бид нар мэдчих хэвээр шүү дээ гарал үүслэг юу тийм одоо угшил энтергээ яриад байдаг болсон түүнийг нь мэдчих хэвээр учраас дурдж байгаа. Тэрнээс биш бясалгал хийгээд өөртөө ач тусыг нь хүртэхийн тулд заавал бурхны шинтэй юм уу сүжиг бишрэлтэй хүн байх албагүй. And so a good place to start is an actual definition of what meditation is. And we draw here from a Tibetan word gom, means to familiarize our mind with what is true and with what is virtuous. And we can add to that to say to defamiliarize our mind with what is negative and with what is harmful. За тэгвэл бясалгал гэж чухам юу юм бэ гэдэгтээс ярьж шинжилж бодож эхлэе тийм ээ. Тэгэхээр бясалгал гэдгийг төвдөр гом гэж хэлдэг байна. Тэгэхээр тэр гом гэдэг үгний утга нь юу юм бэ гэхлээр өөрийн сэтгэлийг юу үнэн юм бэ, юу буянтай сайн юм бэ гэдэгтээ ижил болгоно, тасал болгоно, дадал болгоно гэсэн үг байна тий. Тэгэхээр үүн дээрээ нэмээд бид нар юу гэж бодож болох вэ гэхээр тэгвэл сэтгэлд маань тусгүй хортой юу байна вэ? Сүрэг юм юу байна вэ? Түүнийг сэтгэлээсээ арилгана гэсэн үг бас юм байна гэж бодож болох нь. Just think about that for a few moments to see how that fits with your understanding of meditation. За сайн хэлсэн үгсийн утгыг хэсэг бодож ажиглаж үзье гэж байна. Тэгэхээр бясалгал гэдэг юмыг та юу гэж боддог вэ? Түүнтэй чинь энэ тодорхойлолт нийцэж байна уу гэдгийг ажиглаарай. And so for the past 2,500 plus years, meditators have been investigating the nature and function of the mind. За ингээд одоо сүүлийн 2500-аас илүү тийм одоо жилийн туршид бясалгал гэдэг зүйлээр бид нар өөрийнхөө сэтгэлийн уг мөн чанарыг таних гэж оролдож байгаа байна. Бидний сэтгэл гэдэг чи юу юм бэ гэдгийг таньж мэдэх гэж байна. So from the time of the Buddha's teachings or the time of the Buddha's actual attainment of enlightenment,
which means actually realizing the full potential, the full nature of his mind, then many meditators have been checking, using the teachings, using the methods. And for those who have attained realizations, they agree on a particular definition that the mind and the brain, let's say the definition first, that the mind is non-physical. За тэгвэл 2500-аас илүү одоо 2700-800 болж байна уу те. Тэр одоо жилийн өмнө Бурхан багш гэгэрэл төрсчээ гэж те. Бод тутаг гэдэг юм төрсөн бай те. Гэгэрэл бод тутаг төрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр өөрийнхөө сэтгэлийн уг мөн чанарыг таньж мэдчихээ те. Тэр уг мөн чанартаа хүрчээ гэсэн үг байна. Тэгээд өөрийн олж авсан тэр үннийг сургаж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр одоо сургаал номыг нь дараа нь дагагчд байгаа тий. Тэгээд тэд бүгдээрээ одоо бас Бурхан багшийн сургаалын дагуу бясалгаж үзээд тэгээд бүгд нэгэн одоо үнэнд хүрсэн нь үннийг хүлээн зөвшөөрсөн нь юу вэ гэхлээр бидний сэтгэл оюун одоо ухамсар гэдэг янз бүрээр нэрлэдэг штэ. Оюун сэтгэл ухамсар тийм мэдэл гэж нэрлээд байгаа тэр зүйл бол бит бус зүйл байна гэж. So there is a common misunderstanding or misconception that mind and brain are the same thing. За гэтэл бидний сэтгэл оюун маань тархитай, уураг тархитай нэг юм байна гэж бодох юм эндүрэл байдаг. So if that is our understanding or our belief, then it's very important to think about how the brain is a physical organ, has weight, has color, has size, and it has many features, and it's clearly made of material atoms, subatomic particles. За тэгвэл танд бас тийм ойлголт байдаг болвол одоо бүгдээрээ шинжилж үзье те. Бидний уураг тарих гэдэг юм болвол хэмжээтэй, өнгөтэй, дүрстэй, те, амттай, бүрэлцэж болох ийм зүйл байж байгаа те. Өөрөөр хэлбэл бит зүйл байна те. Материас бүрдсэн атом болон түүнийг бүрдүүлэгч жижиг хэсгүүдээс бүтсэн ийм бит зүйл байна. We can see it, we can touch it, it can be cut. Many physical features. За уураг тархийг бид нар харж болно, тэ, барьж болно, хэмжиж болно гэх мэтэр энэ бол бит шинж чанартай зүйл байна. And then when we draw from those who have the realizations of the nature of mind, it's clear that the mind has no physical attributes at all, no color, no shape, no size, no weight, no gender. За тэгвэл сэтгэл гэдэг ямиг энэ олон одоо жилт тэ шинжилж ажиглаж үзсэн тэр эрдэмтэн мэрэгдийн хэлж байгаагаар бол сэтгэл ямар ч өнгө, дүрс, амт, хэлбэр, жин тэ хүйс юу гэдэг тэр болгон байхгүй ийм хэлбэр юу бит бос зүйл байна гэх. So if mind and brain were the same thing, then when the end of this life comes, that's it, we're finished. Because we know clearly that every part of our physical body becomes a corpse, becomes like inanimate, not alive, finished. За хэрвээ уураг тарих сэтгэл хоёр нэгэн зүйл байсан бол энэ төрлийн төгсгөл болоход яах вэ гэж тэ бид нар энэ нас дуусахад бидний бие махбод бол шарил болоод л дуусдаг шүү дээ тэ. Again, people who have realizations say clearly we do not finish at the end of the life.
that our mind, or an aspect of our mind, a very subtle aspect of our mind, continues from life to life. So these are just a couple of points for us to think about, like not only tonight, but as we go about our daily life, checking, is it true or not? За тэгвэл бясалгасаар эрдэмийг олсон тэр мэрэгд юу гэж хэлээд байна вэ гэхээр нэг амьдрал дуусахад одоо бүх юм дуусчдгүй маа гэж тий. Нөгөө амьдрал эхэлдэг. Нэг төрлөөс нөгөө рүү бид нар шилжээд явдаг, өөр төрлийг аваад явдгаа гэж юм байна гэж хэлээд байгаа тий. Тэгэхээр энэ бидний энэ төрлийн сэтгэл хураагдаад, бүдүүн хураагдаад нарийн болоод тэр нарийн сэтгэл нь цаашаага өөр одоо төрөл рүү явдаг байхна тий, өөр төрлийг биеийг аваад явдаг байхна. Тэгэхээр энэ адилын юм зүйлийг анх удаа сонсож байгаа юм болвол тий, эсвэл одоо ийм итгэл үнэмшил байхгүй бол зүгээр бодож үзээрэй, тийм байдаг юм болов уу гэж. What we can discover is that the mind and the brain are interconnected, they have a connection, and that a healthy functioning brain is a very important support for our mind to function fully and well. За харин бидний бие одоо уурга тарих, сэтгэл оюун хоёр тусдаа өөр зүйл ч гэсэн нэг нэгнээс маш ойрхон харилцан хамааралтай байдгаа гэж тэ. Хэрвээ уурга тарих маань эрүүл байх юм бол бидний сэтгэл эрүүл сарвал байх нэг нөхцөл гэж ойлгож байна. So in terms of trying to explain the mind, of course being non-physical doesn't make it so easy. It's not like we can pull it out and put it on the table and look at it and pull it apart or chop it up. We cannot. We have to think about, what is the nature of the mind? And then if we think about a definition for the mind, there are two main aspects that can help us to think about and to come to realize that the mind has a nature, and that the true nature of our mind has a very clear, pure nature, like a mirror that's very, very clean, and that when we look into it or whatever we put before the mirror is a very sharp and accurate depiction. За тэгвэл бидний сэтгэл гэдэг чи яг ийм байдаг юм байна гэд бас ойлгож мэдхэд, таньж мэдхэд тийм амар хэлбэр биш ээ гэж. Яагаад гэвэл сэтгэл энэ юм шүү гэд гаргаж ирээд харуулах тийм арга байхгүй байна тэ биетвэс учраас сэтгэл энэ юм аа гэд гаргаж ирээд онгочж уудлаад ийм юм байдгийн шүү гэж харуулах тийм боломж байхгүй учраас бид нар өөрсдөө сэтгэлээр таньнаа гэж тэ. Тэгэхээр сэтгэлийг тодорхойлдог, бидний сэтгэл оюун гэдэг юмыг тодорхойлдог хоёр зүйл байж байгаа. Тэрний эхнийх нь юу вэ гэхлээр шин чанар нь, өөрийнх нь уг мөн чанар нь. Тэр нь бол сэтгэлийг тунгалаг тодорхой байдгаа гэж ингэж тодорхойлдог тийм. Тунгалаг тодорхой гэдгийг нь бид нар юутай зөөрлөж болох вэ гэхлээр сайхан ямар ч одоо нөлөөгүй хэрэггүй тийм толтой зөөрлөж болох нь тийм. Тэр тол яг өөрийнх нь өмнө ирж тусж байгаа тусгал болгоныг байгаагаар нь тусгадаг тийм. Тэгэхээр бидний сэтгэл тийм мөн чанартай юм байна л та. Угтаа байгаа юм болгоныг яг байгаагаар нь таньж мэдэх ийм тунгалаг тодорхой мөн чанартай байна. And then the other aspect to mind is to know things. And of course we can think, yes, we know many things. That is knowing. That knowing comes from our mind. But this knowing, when we talk about the full potential or the most sophisticated knowing, is knowing our true nature, is knowing the true nature of everybody else, all sentient beings, and it's knowing the true nature of all phenomena. So this kind of knowing we call like the realization of the highest wisdom and emptiness. You may have heard of Hosanchana. So this is the knowing that dispels all ignorance and uproots all of the causes of our suffering. За сэтгэлийг тодорхойлдог өөр нэг зүйл нь болохоор сэтгэл юмсыг таньж мэддэг ийм үүрэгтэй,
ийм ажлыг хийж идэг зүйл ахна. Тэгэхээр одоо бид нар олон юмыг мэдж байгаа шүү дээ. Тэр болгон маань юу бидний ямар хэсэг нь юмыг мэдээд байгаа юм бэ гэхээр сэтгэл маань мэдээд байгаа ахна. Тийм үү? Бидний сэтгэл таньж мэдэх ийм үүрэгтэй гэж тэ. Тэгэхээр тэр сэтгэлийн таньж мэддэг юмсын одоо хамгийн дээдийн гэх юм уу хамгийн нарийн зүйл нь юу гэхээр би өөрөө яаж оршиж байгаа юм бэ? Бусдууд яаж оршиж байгаа юм бэ? Юмс үзэгдэл хэрхэн оршдог юм бэ гэдгийг таньж мэдэх тэр бэлэг ухаан бол тэр бидний таньж мэдэх ажлын хамгийн дээдийнх нь байна тий. Тэгэхээр юмсын бүгд одоо хэрхэн оршдгийг таньж мэднэ гэдэг бол хоосон чанарыг онно гэсэн үг. Хоосон чанарыг мэднэ гэсэн үг тий. Тэгэхээр тэр хоосон чанарыг онох бэлэг ухаан бидний сэтгэл төрчих юм бол бид нар одоо муухгаас салнаа, өөрөөр хэлбэл муухаг байхгүй болно гэсэн үг тий. Тэгэхээр муухаг байхгүй болохоор зовлонгийн язгаар тасрах буюу зовхгүй болно гэсэн үг. And so for us, I'm going to say ordinary beings, people, then what we are most familiar with when we talk about mind is what we call our everyday mind, our gross level of mind, which is like the surface of a choppy ocean or river or lake where the wind's blowing and many, many ripples, maybe many, many waves. There's constant movement. We can't see clearly into the water. There's lots of murkiness, unclear. So this is the mind that we're most familiar with or operate from. We don't know that actually beneath that we have an incredible, true, clear, calm, peaceful, knowing nature. Одоо тэгвэл бидний сэтгэл ямар төвшөнд байдаг юм бэ гэхлээр өдөр тутам бидний одоо өдөр тутамдаа таньж мэдж байгаа, бодож сэтгэж байгаа тэр сэтгэл маань болохоор бүдүүн хувьтай сэтгэл байдаг гэж тий. Тэр бүдүүн хувьтай сэтгэлийг юутай зөрүүлж болох вэ гэхлээр далай тэнгисийн гадаргуутай тэр гадаргуу дээр үргэлжийн давлгаантай тий үндсэн тогтсон биш тий үргэлж одоо салхи шуурга шураал цайл давлгаалал тогтворгүй байдаг тийм далайн гадаргуутай зөөрлж болох үс бүдүүн сэтгэлтэй байдаг бахан бид нар тий. Гэтэл тэр далайн гүнд ямар тогтун тунгалаг удам орон зай байгаа үлээ тий. Яг тэрнтэй адилхан бидний сэтгэлийн угт байдаг мөн чанар нь тийм саруул удам тодорхой тунгалаг байдаг байна. Одоо тэрийг харин бид нар таньж мэдээгүй байна гэсэн үг байна. So another analogy we can use to give an example or an experience of the true nature of mind is the sky and the clouds. So maybe this is very appropriate for Mongolia, where we have, a very clear blue sky, and we know some days there are quite some clouds. Some days the sky is completely covered in clouds. Then the wind comes, it blows away, and we see patches of blue. Other days we have this completely clear, vast expanse of blue. So this expanse of blue is like the true nature of our mind. And the clouds are like the thoughts, the busyness, all the details, the activity in our mind, the emotions, the memories, the excitement, the depression, all the different aspects that we experience are the clouds, merely covering our true nature. За өөр сэтгэлийг юутай зөөрлөж болох вэ гэхлээр тэнгэртэй огторгуутай тийм. Тэгэхээр энэ монгол хүмүүсийн сэтгэлд буухтай арай хэлбэр байдаг мэт жишээ мэт санагддаг гэж тийм. Тэгэхээр
тэнгэр ямар байдаг вүлээ гэдэг бид үлтэй байхдаа ямар байдаг вэ те битүү үйл бүрхчихсэн тийм тэнгэр байдаг. Алаг цоог үлтэй байх нь байдаг те. Сайхан салхилаад үлийг нь хөөчихлөөр цэлмэг тэнгэр гараад ирэх нь байдаг те. Тэгэхээр яг энэтэй төстэйгээр бидний сэтгэл одоо өдөр тутмын элдв үндэсэн бодол санаа зав чөлөөгүй эргэлдэж байдаг элдв бодлууд, сэтгэлийн хөдөлгөөнүүд, гуниг, гутрал, санаа зовнил, баяр хөөр одоо юу гэдгийг байнга эргэлдэж байдаг тэр олон юм болвол үлтэй л адилхан байх нь тий. Тэр үйл хэдий тэнгэрийг бүрхсэн байсан ч үлийн ард цэлмэг огторгой орон зай байж л байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бидний сэтгэл болвол тэр бүдүүн хувьтай олон бодол сэтгэлийн хөдөлгөөн хурам мэдэл элдв юмны ард болвол тийм цэлмэг хязгааргүй орон зай тунгалаг тодорхой шин мөн чанар нь үргэлж байждаг байна. So just for a couple of minutes, let's imagine now that we're somewhere in the Mongolian countryside. It's very peaceful. We're alone. And then above us is a vast, clear blue sky. За ингээд өөрийгөө одоо хаа нэгэн сайхан хөлөө нутагт тал дээр юм уу хааны ганцаараа ингээд сууж байхад өөрийн толгоон орой дээр хязгааргүй уудам хөх цэлмэг тэнгэр цэлиж байна гэж ингэж төсөөлж бодъё. So initially we're seeing the sky initially. За эхэндээ бол тэр үлгүү цэлмэг хөх одоо тэнгэр лөө харж байгаа мэтэр бодорой өөрөг. And then we allow ourselves to have an experience that our mind that is looking at, seeing the sky, now emerges to become one with the sky. So if the sky could come down and your mind's all oneness. За эхэндээ тэр тэнгэрийг харж байгаа болвол дараа нь тэр тэнгэрийг харж байгаа тий тэр сэтгэл ойлгож ухаарч байгаа таньж мэдж байгаа тэр сэтгэл тэр тэнгэр лугаа адил тийм уужим орон зайтай нэг байна гэж бодох нь тий. Тэгэхээр тэр тэнгэрийн одоо огторгон тэр уудам орон зай өөрийн сэтгэлтэй нэг адилхан мөн чанартай шин чанартай боллоо гэж бодох нь. So we experience our mind as clean, clear, vast and spacious. And if any thoughts, feelings or distractions come, just see them as like soft clouds passing over the surface of the sky. The sky doesn't get upset. Our mind doesn't get upset. True nature doesn't change. It's not polluted by the distractions. It's merely temporarily obscured. За ингээд өөрийн сэтгэлийг ийм уудам зах хязгааргүй цэлмэг хөх огторгуйтай адилхан ийм орон зай боллоо. Ийм цэлмэг уудам тунгалаг тодорхой орон зай бол өөрийн сэтгэл юм байна гэж бодоод тэгээд сэтгэлд юу л ургаж гарч ирнэ, ямар л бодол санаа мэдрэмж юу гарч ирнэ тэр болгоныг зүгээр тэнгэрт хөвөх зөөлөн үлтэй адилтгаж бодорой гэдэг. Үйл хэдий тэнгэрт гарч ирлээч тэр орон зай огторгой хямрахгүй шүү дээ, өмцөхгүй тий.
мөн чанар нь өөрчлөгдөхгүй хязгааргүй удамчигээр байж л байна. Яг тэрнтэй адилхан сэтгэлд юу ч орж ирсэн өөрийн сэтгэл огт хямрахгүй байна гэж. So then as we draw our meditation to a conclusion, let's just remind ourselves that beneath all of the busyness in our mind, the distractions, the ups and downs of our emotions and our daily life, there is this vast clarity, this true nature of mind. And it's not just for special people, it's for everybody with mind. Mind has a true nature. Clear, vast, spacious, without limit. За ингээ бясалгалаа өндөрлөхийн өмнө өөртөө нэг дүгнэлт дор бүрний гаргаж авъя гэж чинь. Тэгэхээр бидний сэтгэл хинч байсан гэсэн ялгаагүй сэтгэл оюуных нь уг мөн чанар нь ийм одоо огтруулга адил ямар ч одоо зах хязгаар байхгүй, торох тулах юмгүй, тунгалаг, тодорхой, цэлмэг, уудам ийм шин чанар биднэрт бүгдээрэнд нь байдаг юм байна гэж тэ. Энэ нэг одоо нэг онцгой сайн хүмүүсийн сэтгэл ийм уудам, цэлгэр, тэнгэр байт юм уу гэвэл үгүй юм байна. Бид бүгд тийм юм байна. Харин өдөр тутмын маань нөгөө олон бодол санаа сэтгэлийн хөдөлгөөн дээш доош өсчиж савчхад тэр бүх элдв хөдөлгөөн тэрийг одоо бүрхчгээд байгаа юм байна те. Үйл бүрхцэн тэнгэр шиг бүрхчгээд байгаа. Тэрнээс биш тэр үүлний ард бол бидний тэр бүгдэд адилхан байдаг уг мөн чанар, тэр хязгааргүй орон зай, тунгалаг тодорхой мөн чанар нь бүгдээрэнд нь сэтгэлийн угт байгаа юм байна. It has the potential to know everything truly, perfectly as it is. Тэр сэтгэлийн уг мөн чанар нь болохоор юмс үзэгдлийг, өөрийгөө бусдыг яг байгаагаар нь таньж мэдэх ийм чадвартай юм байна. So now we'll close our meditation by remembering the motivation we set at the beginning. Бясалгалаа өндөрлөхийн өмнө бүгдээрээ ихэнд төрүүлсэн нөгөө санаа сэтлээ эргээд нэг санаа. And thinking for the effort that you made to come and to participate in the meditation practices, any benefits, any merit that has arisen. Dedicate this to the fulfillment of your purpose, your meditation, your motivation for being here. Ингээд өнөөдөр бясалгал хийх гэж өөрөөсөө ямар хичээл шамдал гаргасан, бясалгал хийгээд өөртөө ямар тус гарсан, одоо буйныг ураасан тэр болгоны хүчээр таны энд зорж ирсэн хэрэг болгон бүтэх болтугай. And if we have the wish, we have the interest to continue with the meditation practice, we can also dedicate that may we be able to have the personal discipline
to spend even a very few minutes each day just looking into our mind, beginning to understand the contents of our mind, and working with the various methods, techniques that we learn to transform the negative, unhappy, suffering aspects of mind into the true nature of perfect happiness, perfect peace, and being able to bring great benefit to others. За энэ сурч мэдсэн бяцлаглаа одоо тогтмол үлдэж байя гэж бодож байгаа болвол энэ хураасан сайн буян бүхний шимээр энэ бяцлаглыг тогтмол өдөр болгон багч одоо болтугай хугацаагаар сэтгэлээ харж тогтож өөрийн сэтгэлд юу байгааг таних мэдэх ийм зүйлд зорих болтугай гэж зориулъя. Тэгээд өөрийн сэтгэлийг таних мэдж өөрийн одоо сэтгэлдээ юу агуулад явдгаа харснаар таньснаар таагүй сөрөг муу хортой бүхнийг нь арилгаад эерэг буянтай сайн сэтгэл болгож өөрчлөөд сэтгэлийн амар амгаланг олсноор өөртөө болоод бусдад тустай байх болтугай. And finally we can think that may we and all sentient beings quickly discover, realize our true nature and be free from all suffering, all difficulties. Сайн буян бүхний шимээр амьтан бүхэн өөрийн сэтгэлийн уг мөн чанарыг таньж мэдснээр зовлон бүхнээс хагацж амар амгаланд хүрэх болтугай гэж зориулъя. So thank you very much. Please relax. Baitla. Baitla. So thank you. Please continue to think about what you heard if it was of an interest to you and see what you can discover. And we'll be here again same time next week. Та бүхний хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгээд өнөөдөр энд бидний бяцлагсан зүйл өөртөө тань сонирхолтой бодож үзүүштэй юм байна гэж бодох юм бол эргцүүлж бодож байгаарэ гэж тэгээд дараагийн лав гарагт бяцлагал орно бас. So Baitla, thank you. Thank you, Helen.